Хууч домог өгүүлэгч Пүрвийн бүх бат. Дархан бэйлийн ороо хөх. Ардын хувьсгалын эхэн үед нийслэл хүрээнд дархан бэйлийн ороо хөх хэмээх хоч бүхий сайн эр нэг хэсэг бужигнуулжээ. Энэ нөхрийн хэрэг явдал 20-д оны ардын цагдан сэргийлэхийн архивд хадгалагдаж үлдсэнийг 90-д оны үед цагдаагийн нэг Ахмад Дойланд хэрэг сонинд нийтлүүлж байлаа. 15-ны цагдаа нарт огт баригдалгүй ороо морь шиг зүхтаж оддог байсан болохоор дархан бэйлийн ороо хөх гэдэг хоч авсан байна. Энэ нэр залуудаа манж хятадын эсрэг бяцхан тэмцэл хийхийн сацуу Баяд ноёдын адуу малыг хөөдөх. Харин 1911 оны үндэсний эрхчлөөний хөдөлгөөний дараа мөнөх манж ноёд нь үгүй болсноор дархан бэйлийн ороо хөх нийслэл хүрээнд ирж хятад бүсүүдийг тон дээрэмдэх болжээ. Ингэж цагдан сэргийлэхийн хараанд өртөж ардын хувьсгалын үеийн цагдан сэргийлэхийн ажилтнууд хулгай дээрэм хар тамхи наймаалагчдын эсрэг тэмцэж хувьсгалд хэв журам сахиулж байсан төдийгүй энх цагийн их хөдөлмөрийн эгнээнд явж ардын засгийн газрын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлж байжээ. Тухайн үеийн хүрээний өндөр хогийн орчим үргэлж хэрэг төвөг гардаг байсан бөгөөд хөвчин гозгор хочид цогт очир хэмээх цагдаа ямагт түүгээр байнга эргүүл хийдэг байсан тул муу хэлэх гэсэн нэг нь түүнийг хогийн яамны сайд гэж нэрлэдэг байсан бол цагийн хувьсгалаар юмны учир ойлгох болсон олон хүмүүс цагдаагийн дарга морилж явна. Авхайл самбаатай хөвчин гозгор ирлээ гэдэг байжээ. Ажил төрлийн ихээс болоод ардын цагдаа нарт ажил амралтын цаг гэсэн зааг хязгаар байсангүй. Өглөө 8 цагт буусан хүн 1 цаг амраад эргэж ирдэг байж. Жижүүр зарлага бол бүрчих ажилтай. Хүн дуудах, бичгсэлт хүргэх, хэрэг зөрчил дээр очих, шоронгоос хүн авчрах, хүргэх гэх мэтийг голдуу явгнаар гүйцэтгэв. Ингэж явсаар 24 цаг ажиллаж маргаашинхаа ажилдаа золгох нь олонтой байсан ажээ. Нэг өглөө хөвчин гозгор цогт очрыг ажилласаа буух гэж байтал нэгэн хятад бүс тоногдсон. Мөн хөдөөнөөс ирсэн хэд хэдэн хүний морь мал тэрхтээ ачаа бараа бусдад дээрэмдэгдсэн тухай мэдээ иржээ. Үүний улмаас цагдаа нар хэдэн хүнийг сэжиглэн бариад нэгжиж үзвэл юу ч илэрсэнгүй. Харин хүрээний зах дээр урд үзэгдээгүй 2-3 гуйлагчин нэмэгдсэн байж. Тиймээс цогт очир "За, би энэ хэргийн учрыг үдийн буу дуугархаас өмнө нэг тийш нь болгохыг бодъё" гэд гуйлга гуйж буй хүмүүсийн хувцс хунар дүр төрхийг сайтар асууж 2 цагдаа дагуулan нэг богцтой юм ганцгалан мориндоо мордожээ. Захын орчимд очиод цогт очир нөгөө хоёртаа хандаж "За, та хоёр арьс шир олс сур эски ширдэг зардаг хэсгээр очиодох. Тэнд 2 хүн зодолдоод эхэлвэл хоёуланг нь барьдаг юм шүү. Намайг зах дундуур орсноос хойш нэг мөчийн дараа очоорой" гэд өөрөө төрүүлэн бөөн хүний дунд уусах мэт алга болжээ. 2 цагдаа эргүүл хийж явсаар хариулт мөнгөндөө зөрж маргасан хөгшин залуу хоёрыг эвлэрүүлээд ирэхтэл ард талд нь 2 хүн маргалдаж бүр барьцалдаж аваад дээр дороо орцгоожээ. Тэднийг аживал навсрах автцтай 2 гуйлагчин байжээ. 2 цагдаа гайхсан боловч цогт очир даргынхаа хэлсэн ёсоор тэднийг баривчлаад захын хажуу талын байранд авчирчээ. Тэгтэл 2 гуйлагчны нэг нь нөгөөдөө хандаж "Чи сохор гуйлагчин болж маяглагаан болж үз. Чамайг яаж ч хувраад явсан би тань шүү" гэж хэлээд нүүрнийхээ багийг хуултал тэр нь цогт очир дарга нь байжээ. Нөгөө хүн нь цогт очир руу муухай харж "Чиний гарт ингэж орох үйлтэй байжээ" гэд өрөөснүүдэн дарвалж боосон хар даавган шув татан автал хэн байсан гэж санана. Сахалт данжаадын пүүсийг шатааж өөр олон 10 хятадыг дээрэмдэн тоноод зугтсан дархан бэйлийн ороо хөх гэгч байсан байна. 15-ны цагдаагийн үед ардын төрийн цагдаагийн үед ч баригдаж үзээгүй цөлөх дамиран гэгч анх удаа
Цогт очрын сэдсэн ялимгүй мэхэнд хууртагдаж хятадуудаас дээрэмдсэн эд зүйлсээ дамжуулан худалдах гэж байгаад баригдсан нь энэ байлаа. Ингэж л дархан бэйлийн ороо хөхийн дуйлаант амьдрал төгсгөл болсон юм гэдэг. Солгой пүрвэх. Монголчуудын дунд аливаа хүнийг аль нэг онцлог шинжээр нь хочилдог явдал эртнээс уламжлагдсаар иржээ. 1921 оны эхээр цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Хөвчийн Гозгор хэмээх цогт очир, их толгой хэмээх загд, Хилтгий Гаанжуур гэсэн нэр олонтой гардаг. Мөн тэр үеийн даа хүрээний гэмт хэрэгтнүүд сайн ирчүүд ч олонд нэршсэн хочтой байжээ. Тухайлбал Чагтан Гомб, Шожгор Дорж, Бундуу Лувсан, Мухар толгойд Бадарч, Хогийн Баргил Хар Чойндон, Шилбийн Хөнхөр Лувсан Дэндв, Зэдийн Ёнхор Дамчаа, Солгой пүрв гэх мэт. Эдгээрээс солгой пүрвийн тухай өгүүлье. 1920-ад оны үед Монголын 4 аймаг Хятадын өр зээлд баригдаж, торонд орсон загас шиг амь тэмцэж байлаа. Богд хааны засгийн газар Хятад худалдаачдыг янз бүрээр хяхаж хавчиж байв. Жишээлбэл ноёдын хатгаасаар лам нар гандангийн ойролцоох Хятадын пүүс дэлгүүрүүд майдэр ирэхэд саад болж байна хэмээн богд эзэнд гомдол мэдүүлэхэд эрхэм дээдс хүсэлтийг хүлээж аваад Хятад худалдаачдыг Амгаланбаатар хот руу хөөж байсан гэдэг. Намайчдыг Амгаланбаатар хот руу нүүж очиход газрын татвар гэж нэг худалдаачнаас 600 лам мөнгө авч байжээ. Үүний хажуугаар 15-ны цагдаа нар орчныг бохирдуулсан гэдгээр байсгийгээд л торгодог байв. Тэгсэн хэдий ч Хятад худалдаачид ард иргэдийг шулсаар байлаа. 1920-ад оны үед Хятадууд Монгол иргэдийн өгсөн түүхий эдийг жинхэнэ цалин цагаан мөнгөөр бус зэсэг гуйлны холцтой дуутуур мөнгөөр сольдог байжээ. 20-ад оны үеэс Монголын зах зээлд цэвэр мөнгө үзэгдэх юм болжээ. Хятад наймаачид өөрсдийн оруулж ирсэн бохир мөнгөө иргэдээс буцааж авахаа байснаар монголчуудын дургүйг хүргэж эхэлсэн байна. Мөн тэр үед Даашин хүүгийн пүүс гэхэд 10,000 гаруй малаа монголчуудаар хариулуулдаг. Гэвч 1920 оноос эхлээд тэр их малаас нь шилийн эрчүүд хөөж туугаад амар заяа үзүүлсэнгүй. Тиймээс Хятадууд өөрийн гэсэн мөрдөгчийг Бээжингээс авчирч тэднийг шилийн эрчүүдийн эсрэг турхирч эхэлжээ. Энэ бүхнээс болж Хятад худалдаачдыг хяхан хавчих үзэгдэл Монгол даяар өрнсөн бөгөөд ямар сайндаа л Богд хааны засгийн газар Япон, Америк, Оросын пүүсүүдийг даа хүрээнд суурьшихад илтээр дэмжиж, харин Хятадуудад ёс бус хандаж эхэлсэн байдаг. Гэсэн ч Хятад худалдаачдыг бүрмөсөн шахан зайлуулж чадсангүй. Харин ч Хятадууд үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж, томоохон яамдад тавьсан өрөөн нэхэх болжээ. Энэхүү дарамтаас болж тэр үеийн сайд ноёд Хятад пүүсийн эздийн өмнөөс үг хэлж чадхаан байгаад. Харин тухайн үед даа хүрээ болон Богд хааны Шав таван аймагт ихэд алдаршж байсан шилийн хулгайч Солгой пүрв хэмээх ирээр толгойлуулсан цөс ихтэй эх оронч сэтгэлгээтэй 10 гаруй Монгол Хятадын пүүсүүдийг галдан шатааж эхэлжээ. Тухайн үеийн 15-ны цагдаа нар тэдний үйлдэлийг зогсоох нь байтугай араас нь огт хөөцөлдөлгүй зөнд нь орхисон байдаг. Солгой пүрв тэргүүтнийг хэд хэдэн Хятад пүүс дээрэмдэн тонцоход байхад тухайн үед даа хүрээний аюулгүй байдлыг хариуцдаг байсан Чинван ханддорж хүртэл битүүхэн дэмжиж Богд хаан тулсын иргэн Далхчавын пүрв Хятадын пүүсүүдийг галдан шатаасан гэх баталгаа алга гэж мэдэгдэж байсан гэдэг. Тэгмэгц Хятад худалдаачид тусгай бэлтгэгдсэн алуурчдыг Бээжингээс авчирч тэд шилийн эр солгой пүрвийг элдв арга хэрэглэн барьж хэрцгийгээр хөнөөгөөд толгойг нь шонд өлгөж орхижээ. Гэвч хужаа нар иймэрхүү үйлдэл хийснээр монголчуудыг дарж авах биш, харин ч
дургүй эзлийн улам төрүүлж, иймэрхүү үйлдэлүүд нь явандаа хувьсгал болж нодсон төвхтэй. Зохиолч, сэтгүүлч Балсан Цэрэнгийн Ойдов. Халах Монголын сайн эрчүүд номоос.